Би штэ тийм ингээд сонголтондоо бүр амар эргэлзээд байж байгаа байхгүй юу. За ямар тааш амар олон юм яриад явах уу. Тэгээд би мууртаа олгож байгаа. Ингээ хай. Нарта. Йоо, манай гэрийн шинэ гişүү. Яа! Чи намайг мажик гэдэг нү чи? Чи намайг мажик гэдэг нүггүй ч дээ чи. За, тэмнийхөө хайрлцгаа. Гурав өстө гуруулаа яг энэ камерт ингээ бичлэг хийгээ сууна гэх юм бол ялцчгүй худлаа заяо. 2 настай, 2 сартай энэ хоёр маань штэ камерт бодлол ингээ яг бүтэн гараад ч юм ингээ яг доктортой байх ерөөсө боломжгүй байгаа байхгүй. Тийм болохоор энэ хоёрыг жоохон явуулчаа. Дараад нь та нарт ингээ дэлгүүсээ танилцуулъя заяо. Олон юм яриад их уу тэгээд unboxing бичлэгэндээ шууд ороод бичлэгээ хийж явах явцдаа ингээ танилцуулаад ийм тим гэдгийг явчих те. Ийм том байна. Чи болол тоо. Хамаг юм оролдоод ингээд яагаад вэ? Хөдөлгөөд юм. Чахлаггүй юм бэ. Тэгээд гэр бүлийнхаа шинэ гишүүнд маань угаасаа шинээр ирж байгаа учраас ер нь хэрэглэгдэх зүйлүүд нь ер нь бараг байхгүй байгаа. Тэгэхээр өөрт нь хэрэгтэй юмнуудыг бол заавал авах хэрэгтэй байсан. Тэгээд задлчлаа заяа. Oh my god. Йоо. За энэ болохоор штэ юу вэ гэхээр муурны маань 0-ын доор тавьдаг ийм нэг дэвсгэр гэх юм уу, хулдаас гэх юм уу, хулдаас талаа биш гэхдээ дэвсгэр гэж ярих заяа. 0 нь ер нь нэлс штэ. Нэлсээ ийшээ тийш ингэ цацчаад идэг байхгүй юу? 0-оосоо. Тэгээ газраар дүүрнгийн нөгөө нэг илс мэлсэн ба. Дэвсгэрээ болохоор ийм төгрөгөөр авсан байна. Тэгээ бүгднээс жижигхэн иччих болов гэд хамгийн томыг нь захиалсан байхгүй юу? Том хэмжээтэй байвал ер нь зүгээр юм бэлээ. Тэгээд энэ ингээд ийм хоёр давхар ахгүй юу? Ийм онгорхой. Харсан мэдрэмжээ хэлэх юм бол миний хувьд болохоор 10-аас 10 байж болохоор. Дараагийнх нь юм гэх юм бол дахиад нэг юм дэвсгэр шиг юм байгаа заяа. Энэ болохоор ингээ хананд ингээд наа чин хүмүүсийнхэн загтнаа гэдэг юм байдаг хгүй юу? Тэгээд тэр загтнаагаа гаргах хэрэгтэй болоод юм мэж яадаг хгүй. Тэгэхээр өөрт нь бас ингээд майжих боломжтой гоё ингээд ийм орчин ийм болон бүрдүүлээд өгчих юм бол бас хөөх юм болов гэж бодоод тэгээ энэ бөөрийнхий энэ дугард юм шүү дээ. Бөөрийнхий бөмбөгтэй тэгээ дээрэс нь ийм майждаг юмыг авсан байгаа. Энэс том ирэх болов гэж би ботсон байхгүй юу. Тэгсэн чинь жоохон жижигхэн ирчихжээ. Хүмүүсийнхэн загтнаа гаргадаг юмыг болохоор ийм төгрөгөөр авсан байгаа. Тэгээд миний хувьд болохоор энийг бол ашиглахаар юм байна. Том жижигээс нь шалтгаалаад миний хувьд өштэй те би 10-аас 8-ыг өгчээ заяа. Энэ бүр хамгийн гоё юм заяа. Би нэг энэ бүр амар хүлээлттэй байсан. Энэ юу вэ гэхээр зөөвөрлөдөг муурны зөвхөн муурч гэлтгүй төрөл бүрийн одоо ингээд энэ багтахад амьтад тээвэрлдэг цүнх ахгүй юу. Тийгээрээ бүгдээрээ угсарна. Угсарахад ингээд энэ хамгийн доотлих юм шиг байна. Угсарахад бол амарх юм шиг байна. Цэглааны татал угсрагдчих юм шиг байна. Энэ нартай. Вау. Энэ хоёроо ингээм сэтгтэй юм заяа. Хоёр талаараа ингээ сэтгтэй амьсгалах агаар бол хамаагүй сайн орох юм байна. Мөхөө болохоор штэ те ингээ барай аваа явчих болно. Тэгээ энэ хоёрт нь болохоор ийм уурт оосор байна. Уурт оосор хийгээд үүрээд аваад явах боломжтой заяа. Вау. Дэжгүй шүү. Бүгд одоо хийж үзэх үү? Яа гайгуугаа. Ерөөсөө иймэрхүү юм тавчуу газар байлгаж үзээгүй гэртээ ирүүлснээсээ хойш манай муур болохоор ингээ 4 сарын 3-нд төрсөн гэхээр 7 сарын 3-нд 3 сартай болно заяа. Одоо бол нэг 2 сар гарам марантай байгаад байгаа. Тэгээд нэлийн том муур болдог. Тэгээд үйлдвэр нь гэх юм бол British Short Hair яг цэвэр цусных нэлийн үнэтэй муурнууд тал руугаа ордог. Тэгээд хямдхан авсан ч гэсэн бас үнэтэй тал руугаа авсан заяа. Тэгээд үнийг нь бол хэлмээргүй байна. Би гэхдээ муурны талаараас нэг амар тэмсвэртэй мэдлэгтэй төрлийн бол хүн биш. Гэхдээ одоо мууртай болсон юм чинь бас энэ муурныхаа талаар мэдээллийг бас авъя. Гэт ямар хуу төрлийн юмнууд байдгийг ингээд нэглэн бас харж бас үзье. Бүгдээрээ одоо муураа энэ дотор хийж оруулж үзье заяа. Тэр гэрт чинь ганцаар ингээд өдөржингөө үлдээчлээ уучлаарай заяа. Одоо ийшээ тийш явах давж явнаа чамайг. Зя надрагаарай. Вау. За сүүлээ цаашаа хийгэрээ. Тэгээ манай муурны эзэд бол амар хөөрхөн ааштай хүмүүс байсан. Тэгээд би ямар ч тач ер нь нэлийн том болтол нь хоорондоо холбоотой байна гэж би бодож байгаа. Вау, ямар хөөрхөн юм бэ? Шэн үү? Ямар эн? Ээж нь үү?
Гайгүйгаа зүтэн чинийг шүү заа юу. Ян гоё юм би ингээ авч явна гэж утсан чинь. Гэтэ доотлон жоохон тийм юм байна. Наа жоохон яагаад тах шиг байна. За эндээс нь гаргачих. Ас удаан байлгаж явах вэ? Гадуур авч явахдаа л энэ дотор нь оруулъя. За нэж рүү уучлаарай намайг. Ямар сони юм дотор оруулаад хийчихвэ тийм ээ. За намайг уучлаарай заа юу. Анх задлж үзээд ингээ үзэхэд бол материал энэ төр нь бол ер нь бол дэжгүй заа юу. Гэхдээ бүр ингээ амар гоё сайн материалтай гэж хэлж би болж чадахгүй. Цүнхээ болохоро ийм хүргээр авсан байна. Тэгээд миний хувьд болохоро оноо өгөх юм бол энийг бол би бол ашиглана гэж бодож байна. Одоогийн хувьд 10-аас 8. Өргөрөө. Яа гоё би. За дараад нь болохоор энэ муурандаа авсан зүйлүүдийнхаа хамгийн сүүлийн юм гэх юм бол нэг ийм хайрцагтай юм байна заяа. Татчлаа нөгөөдхөө. Энэ дотор болохоор юу байгаа вэ гэхээр муурныхаа ус тэгээ дээрэс нь хоолыг ин хийдэг сав захиалсан байгаа. Өөрөө нөтө хоол моол энтрийг хийгээд энд нь болохоор ус нь нэдэг хэсэг нь аахгүй юу? Йоо шинэ юм задлж болох амар гоё тий. Энийг нь ингэж оруулах хэрэгтэй юм шиг байна. Шууд хараад эвлүүлчихэд бол амархан юм шиг байна уу. За ингэ шууд ингээл тавьчих юм байна. Энийг болохоор ийм өнгөөр авсан байна. Тэгээд 10-аас 10. Амар хөөрхөн байна. За минийхөө аваа явчих мэ. Бай бай. Тоглоорой за яжхан тоглолчих минийхөө. Би бүр ингээд янз бүрийн ингээд шинэ юм задлж мазлж үзэх хоббитоо манай хүүхд бас нэг тим юм шиг байгаад байгаа юм заяа. Энэ муурны имийг л аваа явчлаа гэд муур нараас навчлаа. Авсан юмнуудаа байршуулад муурандаа хэрэглүүлж үзүүлэх тийм бичлэг хий заяа. Муур маань нь штэ дээ энэ хэсгийг эзэлж байгаа аахгүй юу? Ер нь бол хардаа илсэнтэй штэ энэ нэг ийм ширхэгтэй илс одоо ингээд ашиглаж байгаа аахгүй юу? Нойлын аавгүй энэ болохоор манай хүүхдийн ийм нэг жоохон бахтан даав маавыг нь угаадаг байсан тийм ийм нөгөө нэхэгддэг төмпөн байсан. Энд усын нээж өгдөг байсан. Тэгээ энэ ийм жижигхэн миний одоо нөгөө нэг жимд авч явахдаа ашигладаг байсан аягны маань ингээд доотлын хэсгийг аяг болгоод тэгээ энэ гурыг ингээд ашиглаж байсан байхгүй юу. Тэгээд одоохондоо яг 0 автлаа болвол яг энийг бол ашиглан энэ дэжгүй байгаад байгаа. Энэ хоёрыг нь солиё гэж ботсон учраас энэ хоёрыг одоо ажлаас нь хадлаа. Тэгээ би түрүүн хэлсэн шүү дээ та нар энэ ширхэгтэй нөгөө элснүүд чи энүүгээр дүүрэн ингээд гой яг унаачдаг авахгүй нөө өөрөө ингээд гарахтаа хөл мүлэнд нь ингээд оршдог ч юм уу яадаг чи ямартай ч ингээд яаж хийж байгаа л нэг ийм өндөр юмнаас ингээд унагаачаад байгаа авахгүй нэг уусаа манай хүүхд твтэлсэн юм аа. Муурныхаа ингээд өөртөө зориулсан гоё хэсэг ингээд байгуулж өгье заяа цөмөрөө бүгдэрий энэ жоохон угаасаа ашиглана гэж ярьж холлох голоод хич Ваал энэ манай дэрэн заяа өөний усанд усны гэдэрсэн тэгээд эндээ юм пуржинтэй юм байна. Тэгээд ингэчиж гойчих юм байна. Вау. Зя нэг иймэрхүү болж байна. Энэ дотор болохоор нөгөө нэг хоолыг хийсэн. Хажуунаас нь хоолын ямар хэмжээтэй байгааг нь харж болдог хэсэгтэй. Тэгээд нөгөө усын хийцэн ус нь автоматар энэ рүүгээ ингээ орчин багсаад ирэхээр нэмэгдээд байна. Тэгээд ингээ галт тоогоо явж яснаа 0 евро явж яснаа. Энийг нэг газар тавьчих юм бол тоглоомын өрөө бол явчих. Өрөө гэж байгаа шүү дээ. Ус. Гай нэмэнийхөө? Ус. Тэгээ ус яадаг л уудаг те минийхөө. Гоодаг те. Тийм. Ой, минийхөө зөөлгөө. Йоо энийг маалчих гэх юм энэ хоёр нэгийг бүр яагаад яг дөнгөж нөгөө нэг энэ хоёр маань танилцаж эхэлж байгаа учраас жоохон нэгэндээ жоохон хатуу байгаа. Тэгээд явандаа бас энэ зүйлүүдийг нь зааж зөвлөж өгөөд явах юм бол илүү бас ингээд гоё гэр бүл болох байх гэж би бодож байгаа. Тэгээд таалагдчихин гоё байна. Хөвчлөлтэй байгаа. Амтан мууртай хүмүүс маань тэгээд ер нь гэр бүлийнхээ гишүүн гэж бас бодож байгаагаар амтан тайртай байгаарэ. Тэгээ хүүхдүүдээс багааснаас амтан тайртай тасгаж ойрхон байх юм бол томроод ч гэсэн те нэг амар айгаад байдаг тийм төрлийн хүн бас болохгүй байх гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та бүхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа. Subscribe ба дарааг бол дараарай. Лайка бас энэ бичлэгэн дээрээс харамгүй хайрлаад өгөөрэй гэж хүсмээр байна. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Гэж жоохон худлаа дуусгаад идэх болчиход байна. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Мөндөхөө.